Энэ цагаан төстэй морийг нь нөгөө нэг моринуудыг нэрлэдэг штэ. Шарга өнтергээд. Тэгэхээр энэ цагааныг нь юу гэж нэрлэдэг юм бол? Ер нь бол манай иш нөгөө нутаг нутаг морины төсөг өөр хэлдэг юм. Манай иш бол бүгийн гэдэг юм. Ээжийн найзаа чи битгий гэрээ. Манай иш бол бүгийн төстэй мал гэдэг юм. Бүгийн? Тий. Ер нь цагаан шарга тийм биш үү те? Тийм бол бүгийн. Бүгийн. Бүгийн морь. Бүгийн төстэй морь гэх үү те? Ерөөдөө манай иш цагаан гэхээс илүү зүгээр бор морь л гэдэг юм да. Нөгөө даах шүтлэндөө нөгөө бор үйж байгаад тий. Даах шүтлэндөө бор үйж байгаад нөгөө томроод ирэхээр эсвэл өвөл болоод ирэхээр нөгөө сорн босчдөг байхгүй юу? Тэгээд цагаан өнгөтэй болчдөг. Нөгөө хүүтрээд ирэнгүүт ингээд ус нь урахад өслөг болсон гэсэн үг тий. Ер нь хүүтрээд дэрвэл ер нь ингээд өслөг болсон гэсэн. Уг нь өстэй байхдаа илүү царайлаг харагддаг юм шиг. Ягаад өсийг авчдсан юм бол? Ерөнхийдөө нөгөө ус сайхан бол зүс сайхан гэдэг шиг. Харин тий. Тэгээ онд идэлж байгаа юм чинь тэгээд тэлийн аваад шамс өсөө тавиад тэгээд явсан дээрөө. Энэ үсийг бас авцсан байдаг үгүй лөө? Гүү наадах ч аахгүй. Энэ бүр нэг жижигхэн юм үстэй байгаад байдаг шүү дээ. Наад ч болохоор нөгөө өвөл болохоор ингээд нөгөө сорн босоод өсөн томорчдөг байхгүй юу? Цаанаасаа лөө. Тэгээд байгалийн хуулиараа тэгээд дулаан ороод ирэх юм бол нөгөө нэг өсөн нунаад тэгээд нөгөө буцаагаад ингээд дороос нь шинэ хөрс сургана гэсэн үг. Ерөнхийдөө нөгөө дулаан утаа тайлж байна гэсэн үг. Тий. Ерөнхийдөө бол тийм.